Илчлээ агшаа. Тэгээ орноос нэг эрэгтэй хүн босоод Сүнэж би амар чилчгсэн ёо гэл. Бие ингээд хуй муйнга барайл нөгөө булрах гэдэг л үтгсэн юм шиг. Тэг эргэн тойрныг харсан чинь тавилгууд нь бол нэлийн хуучин, модон өрөөнд нь нэг их юм байхгүй. Тийм яг л нөгөө ганц хоёр нэг амьдрахад хэрэгтэй л гэсэн юмнуудаа ингээд ярьсан. Тийм ингээд жоо хоосон талд үг гэр. Тэгээ ганцаараа амьдэрд юм байна. Ганц бэрхтэн. Тэгээ орноосоо ингээд босч ин л та. Цээж нүтгэн өмд өмсцэн. Гэхдээ ингээд цаана нэмхтэн өвчж байна. Тэгээ дотор одоо яах уу гэж юм бодод. Одоо энэ нэмхтэйтэй суу ихлээр орон дээр ингээд нэг нэмхтэй цаашаа хөвцөн л та нүцгөө. Тэгээ харчаад л бодоод санаа зовол юм. Тэгээ суу ихлээр суухгүй гэхийн гэтээ өөртөө хамт байгаадах юм унтаж хөвтөг ямар хэцүү юм бэ гэх тийм. Энэ эрэхтэй бол нэг тийм хайртай майртай бас биш. Гэтээ ингээд энэ нэмхтэйтэй суучил гэж боддсон юм байна. Тэгээ суу ихлээр эмхтэй болохоор суухгүй. Тэгээ орноосоо босчоо тэр эмхтэрээ ингээд унтж байгааг нь харал бодоо сууд надад тэгээ яах уу. Тэгээ гэр орноо харснаа эсвэл ингээд намайг голоод байгаа юм болов уу гэж бодчих. Ямар ч байсан босоод гутлаа өмсөд галтаагаар ороод байгаа мó. Бас нэг олон юм байхгүй. Яг нэг ганц хүн хоол хийгээл амьдрахад тохиромжтой. Тэгээд нэг өглөөний хоол цай шиг ингээ хоол өмч юм бэлдэж чинь. Тэгжээд л нөгөө эмхтэнсэрч л өнөхөр хүүхэн байна л та. Тэгээ хурж ирээд ширэн дээр нь чимээгүй хоол идээ суужна. Таван дээд аягалс одоо тавуулсан зүйлийг. Тэгээ нөгөөд нь ч гэсэн хамт ингэ чимээгүй хоол идээ. Тэгээд одоо сууй гэдэг зүйлийг л олон удаа яриад тэгээ олон удаа татгалзуулаад ингэ чимээгүй болцсон юм шиг энэ залуу. Тэгээд дахиад нэг асуучмаар идэг. Гэтэ энэ бас л адилхан байх бах та гэдэл юм бодоод нөгөө эмхтэр угаа хоолоо идэж байхдаа байнга гараал. Тэгээ ер нь нэг юм ярьсангүй тэр хоёр. Чимээгүй хоолоо идчихэд эмхтэй хувцас солиод гараад явтнаа хөрөөдөг гэж хэлээ. Тэгээ залуу маань болохоор эмхтэйг тгийгээд хамт гараад тэгэн чи орчин уу байна. Гэр дотор нь их хуучин юм байна. Тэгтээ гарангууд ингээд орчин уу юм. Машин дотроо залуу машин дотор суулгаал хөргөөд өгж ин л тоо. Тэгээ гэрийнхээ үүд нь шууд буучаал орох гэж юм. Залуу бас нэг юм хилчих гээл заа гэл чимээг болол зүгээр орц руугаа орохыг харж гэрийнхээ. Тэгэд 5-10 минут зүгээр харж гөлөд сууж яснаа машинаа барьж явснаа нэг найз дээр очиж байна. Найзынхаа ажил дээр. Найз нь болохоор нэг баар маар ч юм уу, уушин газар ч юм уу. Тийм газар барьмээ хийж ажилт юм. Тэгээд тэнд хурж иж ингээд суугаад ярьж ин л та. Яах уу гэв. Энэ хоёрын харилцаа амар сонин. Нэг тийш шийдчих ихлээр өдөөсө болохгүй юм. Хаалганы наан цанаас харилцаад байгаа юм шиг. Эсвэл би хантай харилцаад байгаа юм шиг. Тийм зүйл хэлж. Найз нь тэгээ сонсож яснаа тэгээд ийм байдлаа та хоёр хэр удлаа гэж асууж 2 жил гээл. Тэгээ найз нь тэгээ салаач штэ гэж. Ингэн байж хүнтэй хамт байна гэж юу гэсэн үг юм. Зоодаа юм шүү чи өөрийгөө гэдгийг. Тэгэл энэ найз нь нэг тийм дуртай биш юм шиг байна. Тэгээ наад хүүхэн чинь байхгүй байлаа гэд. Өөр хүүгээ олдохгүй нүгэл. Ингээ арчаагүй царайлаад ингэж яхаа болооч. Найз нь тэгж хэлж байна. Тэгээд сонсож ясна чи ойлгохгүй гэд. Тэр нь ингээ өмөрч юм. Нүслээдлаа. Ёй. Найз нэг юм хайр гуйсан гуйлагч ингэж хэлж өгдсөн найз. Бүр ингээ харахаас дург нүрээд байхгүй найз нь. Ингээ тэрийг харахаар л дуур нүр. Ингээл яваад байх юм бол дахиад хэдэн жил хоёр ингээл яваад байна. Наад нэг мөсөн дуусах гэл. Тэгээ нийлэхгүй бол ингэж хоёрдмал завсрын байдалтай баймаргүй салыг шууд хэлж чадахгүй байна уу? Гэрлэхгүй бол үгүй хоёлын харилцаа дуусах гэж шууд хэлээчтэй гэл нөгөөт нь бухимдаал ингээл янз бүрийн зөвлөгөө өгöd. Эсвэл цаа чи өөр хүнтэй юм өөр хүн сайн юм уу гэл. Чи зүгээр тэрийг орлоод яваад байгаа юм шүү гэл. Амар үгшиж чулууж гинөө. Наад хүүхний ингэ бодож явсаар идэл чинь та амьдралаа хараа гэл. Нэг үсэн ганцаараа байжгаад нэг амьдралаа боссон шиг босог.
Тэгжэл дараагийн үнэ олдохөлгүй дээ гэл тийм юм шүү дээ. Тэгээд залуу ингээд найзгаа хийж байгаа үгэнд нь ингээд дургуун хүрээд ингээд байгаа мөртлөө бас ингээд сонсоол юм л та. Гэтэ ингээд бас нөгөө талаар ингээд асуудлыг нэм өсөн шийднэ гэдэг нь зөвлөдөө гэд бодоосоо. Тэгчээ нөгөөд за нэг найз нэг хундаг юм хийчих гэдгсэн чинь нөгөөт нь битээ солиор л гэдэг чи. Архичин болохгүй юу гэл. Баяртай баялаж ирэхэр чинь би чамд архив хийж өгье. Ингэж тэнэгтэж эмхтэн хүн бод шаналж ирэх чинь би чамд юм хундуулж өгөхгүй яв гэдэг чи. Тэгэл юу сүртэй ингээл зэсгээл дурын хүрээ нөгөө чин гараа явуулчих. Тэгээ гэртээ хурж ичээд нилээн ганцаараа бодож сууж байна. Тэгээ хэдий амар муухай зөвүүн ингээд дургуй өрмөр үгийг найз нь хэлсэн ч гэсэндээ ер нь бол үнний ортой өгөөсөн л та гэд бодоод тэрээ сууж. Тэгээ ойлгоно уу ойлгохгүй байна уу миний үг тэр одоо өөрт нь сонсогдно уу байна ямар ч хэсэг өөрөө биелэр хэлээд очиж хэлнэ гэж тэгж чинь дуусгая. Өөрт нь ч гэсэн энэ байдал хэцүү байна гэв. Тэгээ ингээд суужхтай энэ залуу гэр орноо л хараад байх. Ямар байдалтай байгаа юм. Тэр дотор нь ингээд нөгөө санхүүгийн байдал нь харчаад ингээд голоод байгаа болоо гэсэн нэг тийм зүйл айц байгаа. Тэгээ тэр хоёр нөгөө залуу эмэгтэйг уулзъя гэд маргааш нь гадаа нэг одоо кофе шопын гадаа тохиролцоо. Тэгээ сэтгэлээ бэлдсэн тэр залуу нөгөө хэлий гэсэн бүх юмаа хэлнэ гэд тэнд зогсож байна. Тэгж хэлэхдээ ингээд хэрэг үнэхээр энэ зүйл ингээд дуусах юм бол ядаж нэг дараа нэг санахад эвгүй баймааргүй гэд өөрөө нилээн цэмгэр болцсон цэмбийцэн зогсож байна залуу. Гой уц өмссөн гэх юм уу. Нөгөө эмэгтэй маань тэгэл тохирсон цагаас нэг 30 минутын дараа ил хөөрхөн болцсон. Тэгтээ ингээд сэтгэл байхгүй. Яасан ингээл хурж ирээд. Тэгэхээр ямар сэтгэл хөдлөхгүй байгаа байдал нь харахаа бас залууд амар хэцүү байд юм. Яах гэдэг нь мэддэхгүй ойлгохгүй. Хойл ямар ч юм уучигээд ороод кофе аваад тэг гадаа гараад сууж шин. Өнөөдөр би чамтай маш чухал яриа хийх гэж чамд дуудсан гэв. Хойлоо хамт байгаад ингээ 2 жил боллоо. Надад нь харилцааг ингэж юм сонирн байдлаар үргэлжлүүлэх ямар ч сонирхол байхгүй. Ингээ суугаад сууя. Тэгээ нэм хүс ингээ бүх зүйлийг ингээ аль биесны болгоод сууя. Ямар харилцаатай чамтай ингээ яваад байгаа сүлдээ ойлгохоо байла хамт байгаад байгаа мó байгаад энэ үсвэл үгүй юу гэж бүр сонирн болоод байна гэдэг чинь. Гинтлаа ярьц эхлэх чи үдээс хүлээж авахгүй юм. Би ингээд цааш зүгээр энэ байдлыг байгаар нь үргэлжлүүлж явж чадахгүй нь хэцүү байна гэдэг. Чир нь анханасаа надтай яах гэж нэлээ. Намайг одоо юуг харсан, юу утсан гэх тийм асууж байна. Тэгээ хойноос нь чи надад хайртай байсан юм уу гэж асуух гэснээ хоолон дээр нь тэглээд асууж чадсангүй. Тэгээ эмэгтэй дотроо бодоод байл л та. Эмэгтэй дахиад өөр залуу байдаг юм шиг. Энэ хоёрыг бодоод тэр залуу нь болохоор аав ээж нь ингээ хүлээн зөвшөөрдөг. Тийм баян чинэлэг айлын боловсралтай язууртан гаралтай гэж хэлэгдэж болохоор залуу юм байна. Тэгээ аав ээж ханд тэрнтэй уулздаг. Тэгэл бас уулзах хэрэгтэй гэдэг юм зүйл баримталдаг. Тэгээ тэрний хажууд ингээд хотлаас энийг сууж идэм юм. Амар хөрхөн гой хөхөн болол. Энийн хажууд болохоор ингээ ямар ч хувирлгүй ингээд хүнд мэдрэмжээр ингээ бэждэг гэх юм. Тэгээ энэ эрэгтэйгээ хажууд ямар ч одоо дарамт шахалж шаардлага марлага тавихгүй зүгээр ингээ байж байгаад нь болохоор тийм байгаад болохоор гоё юм байна. Энэ залуутай байхад. Хайртай гэхлээр бас хайртай биш зүгээр л тухтай байдаг. Нэг залуугийн хажууд стрессчээд нөгөө залуугийн хажууд очиж стрессээ тайлд юм шиг санагдчихлаа. Тэгээ эмэгтэйгийн хувьд ямар ч суу юм уу гэсэн бод өвдөөсөө байхгүй юм. Тэгээ тэрийг ингээд сонсчоод энэ эмэгтэй ингээд хэлэхгүй зүгээр ихлэ чимээгүй суугаал л та. Тэгээ залуу болохоор энэ чимээгүй байдал нь амар тийм сандраад ингээд стресстэй л өнгөрөөд хүлээгээд байна. Чив чимээгүй сууд сууж яснаа тэгээ сүүлдээ эмэгтэй л хэлж ин л та ингээд. Би бол чамтай суухгүй. Анханасаа ингээд одоо тийм зүйл бодож игээ чамтай уулзраагүй. Надад чамтай хахад зөв тухтай байдаг. Би чамаа бас ингээд нэг юм тоохгүй одоо харилцаанд нэг ач холбогдол өгдгүү залуу байх гэж анх таарчаад тэгж бодож ирсэн. Тэгээ одоо болохоор сууя гэдгүйгээ даа чинь гахаад байна л да гэдэг чинь. Тэгээ энэ залуу юм энэ эмэгтэйдээ сайн болцсон юм байна. Тэгээд ингээ бүр ингээ дотроос харилцааг сонсчоод царай нь ингээ зүгээр аажсан ингээ дотроо л амар шаналаад байна.
Харахад бол гоё залуу юм бэ. Өндөр царайлаг, лаг хөмсөг, тэ гоё өстэй. Тэгээ энэ эмэгтэйтэй таарахаас өмнө нь бол олон эмэгтэйчүүдийг хайж явсан юм байна. Тоглоомыг л. Тэгээ ер нь ингээд хоёлаа чиний хэлснээр үнэхээр энэ харилцаа дуусах хэрэгтэй юм байна. Чи өөр зүйлийг хүсэж байгаа. Гэхдээ би тэр хүсэж байгаа зүйл чинь би чамд өгч чадахгүй. Тэрний айл айлндан дээр болтой гэж хэлснээр босоо яваад өгч. Тэгээ явсныхан дараа нэлээд ганцаараа залуу ингээд сууж сууж ясныг гинт ингээд өрнөсөн гарах гээд амар сонирн болж юм л да. Одоо эсвэл өдлөө яаж зохицуулахаа мэдэхгүй амар сонирн болж эвгүй болж. Тэгээ босноо машин дотроо орчоод уйлж. Энэ залуу амьдралдаа нэг ч удаа хаягдаж үзээгүй юм байна. Тэгээ анх удаа гэр бүлтэй болмоор тэр эмэгтэйтэй нийлээ гэр бүлтэй болмоор санагдсан юм байна. Тэгээ нэлээд ганцаараа ингээд суугаад уйлаад гинөө. Тэгээ нөгөө бармеэдэн найз дээр очиод энэ бол найз нь юу болсон юм мэдээд аргадаа заа уу гэж уумаараа зүйлийн бүгдийг нүгэж. Тэгээ хэсэг хугацаа өнгөрч байна. Нэг одоо маш үнэтэй бараг одоо нөгөө дээгүр зиндааныг гэл тэдний тэгж ярьдгаар тим газар ингээд нэг тим үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм. Үдшилэг юм уу нэг тийм том зүйл. Дандаа том хүмүүс ирчихсэн. Тэгээд тэрний ингээд зохион байгуулалтын арын ажилд хүний нөөц хариуцж байгаа арын ажилд нь энэ залуугийн одоо найз нь ажилт юм байна. Тэгээд хүмүүч дутаад миний найз хүрээ дээрээ баларсан буу юм болсон гэл тэрийг дуудаад чи чинь ингээд нөгөө оюутан бахта тэ маш тийм нөгөө олон хоттой тийм гой ресторануудад ингээд зөөгч мэрэгжлийн зөөр шийдэв гэсэн үстэй. Яг тийм мэдлэгтэй зөөгч хэрэгтэй на чи хурж ирээ тусалчихдаггүй гэдэг. Тэгээ тухайдаа ажиллаг байсан болохоор нөгөөдөн за ер нь хүн олдохгүй юм бол тгийгээд. Тэгээ очиод тэн ингээд зөөгч хийл бэжсэн чинь нөгөө эмэгтэй чинь тэндээ амар гоё даашин ч өмссөн. Тэгээ хажууд нэг залуу зогсож сугдсан нөгөө залуугийнхаа хажууд тэгээ вино барьчихсан. Хүмүүстэй ингээд танилцал яриад сайн уу гэл. Тэндээ хүмүүсийг маш сайн таниад яриад яваад. Тэгээ эмэгтэй энэ ч ээж аауд энэ тэр хамт явж байгаа залуугийн ч ээж аауд энэ ер нь ингээд том гэр бүлээрээ ирчихсэн. Нөлөө бүхий хүмүүс гэх юм. Тэгээд нөгөө залуу чинь тэнд ингээд виноны ингээд амар сайн виноны мэдлэгтэй юм байна л да тэр залуу. Виноны хажууд ингээд нөгөө хунгалдаг хэсгийн тэнд зогсож чинь тэрийг хачаа ингээд зог тусаад нүдэндээ итгэж чадахгүй. Тэгээ урд нь ирсэн хүмүүсийн одоо вино цанаа масгачих гад ингээд амар эвгүй ингээд аягалж өгч. Тэг ингээд хараа л тийшээ байнга ингээд яваад бүр ингээд гайхаад ингээд яач чадахгүй юу бодохоо мэдэхгүй ингээд шоконд ороод. Тэгээ урд нь ирж байгаа ингээд хэдэн хүмүүс юм яаж л да. Тэр тэрний охин явж штэ. Тэр гээл нэрийг ингээд сонсчоод нөө чинь шууд тэр урдталтайгаа хоёр хүний яриаг амар анхааралтай сонсч байна. Тэгэл тэр хоёр хүн ярьж л да хажууд нь байгаа залуу хин гэсэн чинь сүйд залуу гэсэн штэ. Тэгэл тийм үү хизээ нь хоёр гэрлэх гэж байгаа ингээл тэгсэн чинь бараг энэ жилийн сүүлээр гэрлэн гих шиг болсон шүү гээл. Тэр нь одоо тэр айлын тим хүн юм гэлээ гээл яриад тэр хоёрын одоо аав ээж нь компаниуд нь хоорондоо ингэж одоо нийлж юм хийх гэсэн гээл. Тийм үстэй амар сайн айлын хүүтэй сууж байгаа юм биш үү? Хурдан хормоо хийх гэж байгаа аргагүй юм бэ гээл нөгөө дурталт нь ингээ бага хүмүүс ховж ивэр. Тэгээ тэрийг сонсчод залуу бүр ингээд уруулаа ингээд зуучлаа шүдэндээ. Уруулны дотор талын бүр ингээ хазаад хүнд амьсгалаад өөрийгөө тайвшруулж юм л та. Ер нь би гологдсон юм шүү гэл. Угаасаа би сууйгээ хүссэн чинь аав ээж нь наагаасаа таалахгүйсэн юм шүү гэл. Баах юм бодвол. Наа бараг ийм болохоор зүгээр л хамт зугаацч авах хайцсан юм биш үү. Тэгэл амар эвгүй болчоод төвчээл гэ дотор нь бүр бөө юм болоод зогсчихсэн чинь тэр нөгөө эмэгтэй нь юутаа хүрээд ирлээ. Сүү залуутаагаа тэр одоо виноны хэсэг дээр хүрээд ирлээ. Тэгээ эмэгтэй нь ингээд залуу харчаал дотроо маш гайхаж л да нүүрний хөвөрлөхөөрөө юу шаргахдаггүй мэддэхгүй. Тэгээ залуу ингээ өөддөөс ингээ хүрээдээс чи бүр амар сонирн болов. Гэхдээ харж байгаа байдал нь ширүүн эмэгтэй харж байгаа байдал. Тэгээ тэр залуу юм нөгөө
сүйд залуутаа хүрээд ирсэн. Сүйд залуу нь бол юу ч ингээд гадарлахгүй л байгаа юм л та. Тэгээ энэ виног авчи тэр хийгээд өччих гээл. Тэгэл залуу нэг хийж өгч байгаа. Тэр хооронд нөгөө чи би нэрөө ингээд харцсан ингээд туларж байгаа хгүй. Тэгээд залуу бол ингээд маш ширүүн харцтай ингээд баахан ингээд дотроо дарсан ууртаа харцаа байхгүй. Ийм байсан юм уу гэд асууж аав харцаараа. Тэгээ эмхтэй ингээд харчаад бас нөгөө удаан өөдөөс нь харч чадахгүй харцаа буруулаад өөр тийш харж. Тэгснээр ихтэй тийшээ ой нөгөөдөл чинь одоо тэн нөгөө таньдаг хүмүүс ирсэн очиж мэдлийг ингэдэг эргэтэй дагуулаад явчлаа л та. Хонос нөгөө залуу бүр ингээл цооллоо харцаараа гэж. Амар муу харж. Ийм байсан юм уу? Ийм л байсан болохоор бит хоёр нийлж чадахгүй л юм байна л да. Угаасаа гэл. Бит хоёр угаасаа шал өөр хоёр ертөнцийн хүмүүс байсан юм байна шүү дээ. Тэгээ ажиллаа дуусчихаа дахиад найз дээр очиод баахан уугаад сохтуу ингээд хөвчөж ийн орон дээр. Нэг юм хит бас ингээ амар ингээд сохцсон мөхлөр үгүй ингээс саруулханаараа байгаад нэг сохтуу одоо мөртлөө. Тэгээ таазаа хараал ингээл юм бодвол амьдралаа хэрэгцүүлээл. Өстө нөгөө ёроолд нөгөө хамаг одоо харахгүй ёроолдоо унал гэдэг шиг дотор нь тийм процесс болол юм л та. Тоогдоогүй хаягдцсан, гоолгоцсон, мөнгөө гэдгээр гоолгоцсон гэл тэр хөвцөөсүүд нь орж ирэл. Надтай ирээдүй байхгүйгээ шийдсэн, тийм дүнлэлтэнд хүрсэн гэл амар их юм бодож. Тэгэл тэр бүх болоодаа баахан дарагдаж, баахан шинжэнгөө дотроос шаналжаад унтчаад унтаад өглөө. Тэгээ гэрээсээ гарсангүй, ажилдаа явсангүй, найзууд дуусахад ердөөсөө ингээл блог хийгээл. Тэгэл яг 3-4 хоног яг битүү гэртээ гав ганцаархнаа нэлээ олон юм тунгаад суулаа энэ залуу амьдралаа. Өстө жинхэнэ энэ одоо ганцаарнаа гэртээ бүгсэн энэ хэдэн хоногуд нэг амьдралын хураангуул боллоо гэх юм уу. Харж байгаагүй зүйлсээ анзаарж байгаагүй зүйлс эсвэл зүхтаж одоо хүлээн чөөрхгүй байдгаас ингээл бүхэл юмны хэдэн хоног бодоглоо. Яах вэ гэл. Өстө жинхэнэ хаваа хараалаа хэлээд ингээд би амьдралаа өөрчлөн гэж босч ирж байгаа тийм хандлагатай. Тэгээ шарн хөдлөж бүр ингээ амар уур нүрээд гинт. Тэгэл та жинхэнэ нөгөө хүссэн амьдралаа босох нь бүтээн гэдэг ингээ бүр ингээ шүтээ зуугаад урган нүрээд. Тэнгүүтээ нэг л өдөр би чамтай гээд нэг одоо юун дээр таарах болно гэв. Нэг төвшөнд очичоод одоо ямар нэгэн тийм чухал баяр дээр би ингээд үйлчлүүлэгч биш. Тийм байдлаар ингээд учрах болно гэж залуу амир тэгж байна. Тэгэл та галзуу юм шиг ажиллаж байна. Өдөр шөнө нөгөө ажиллаад. Тэгээ найз нөгөө бармен найз нь чи аваа штий. Одоо л нэг амьдрал руу хамаг анхаарлаа хандуулж байна уу. Чамд ингэж хаягдах зохис юм шүү. Гэтэ толон гэдэг аахгүй баг ингэ тий амжилттай амьдрах чинь чавны хүн хаях хэрэгтэйсэн юм шүү. Тэгээ энэ залуу өөрийнхөө ажлыг амар хийжээснаа ер нь яг ийм байдлаараа бол би тийшээ очихгүй юм байна. Бизнес хийх хэрэгтэй юм байна гэж тэгж байна. Тэгэл ер нь бол ингээл хажуугаар ингээл тийшээ ингээд зүтгээд явж байгаад бол хажуугаар нь ингээл гэл эргүүлсэн гэ зөндөл бүсгүүчүүд гарч ирсэн юм байна. Ерөөсөө тийшээ анхаарахгүй. Яг л урдаа байгаа зүйл рүү бүр ингээд шүтээ цуцаад зүтгээл. Тэгэл бизнес хийх гэдэг зүйл рүүстөө нойр мойр хоолоо хасаал анхаарч. Тэгэл энэ залуугийн амьдрал бол одоо зүгээр нөө талаас ингээ уудахтай бүх зүйл зүгээр л ажил. Нөө талаас хүсэж байгаа зүйлийнхаа ингээ төлөө бүр ингээ амар ингээ бүх зүйлээ хаяад зөвхөн тэргээд тийшээгээ ингэж маш их анхаарч. Шарандаа харин тийм. Тэр бол тэрсэн. Бүр амар их хөдөлмөрлөж байна энэ залуу бол. Тэгээ юу найз нөхд дууж муутад хүртэл ингээ цаашаа гэж аал ингээл яваа уртцуулаа идэв. Шар хараас гэх юм бол. Тэгээ н алхамаар энэ бүх зүйлсүүдийг босгоол өрөөл гэл амар ингээд тактиктай юуг яаж хийж лгвэл бүхэл арга завшаанаа ингэж ашиглаж хүмүүстэй танилцаж танилын хүрээгээ ихсгээл тэр хөрөнгө оруулалт юу гэдэг хаанаас яаж татчих болох вэ? Тэр нэг ухаанаа яаж юунд зарж болох вэ, зарцуулж болох вэ, юуг суулцчих болох вэ бүх зүйл зориулсан байна. Тэгээд ингээд 5 жилийн дараа том ингээл тэгээ нөлөө бүхий хүмүүс том баян компаниудын захирлууд гэл
ийм хүмүүс суулгацсан байгаа нэг тийм том баяр шиг болж байна л да. Тэр дунд болохоор энэ удаа мэдээж үйлчлүүлэгч гэдэг өнцгөөс ороод ирсэн. Маш их зүйл сурчсан, буур суурьтай, тогтун. Тэгэл хувцалтанд ч тэр гадаад дэх байлж чир өөрөөс нь гээд мэдээж зүйлсүүд ингээл өөр юм л да маш ихтэй зогсож. Тэгээ энэ дээр нөө чинь ингээд доошоо ингээд хатан жан доошоо чиглэлчихсэн. Вино ирүүлээл ингээд амснаа. Тэмдээ таархалуу гэл. Нөөд чинь бодчих. Нэ ямар хэцүү мэдрэмж вэ? Тийм хүл тийм. Тэгээ тэр дунд ингээ вино ингээл гартаа вино барьцсан ингээ зөөд содаа омтлоо харцаараа хүмүүсийн скандал хайгаад юм л та. Байх болов гэд байгаадаа гарч ирэндээ гэл. Энэ 5 жилийн хугацаанд бас үе ингээд тэдний талаар ингээд чимээ ингэж сонсч байсан юм шиг. Тэгэл байжсэн чинь нөгөө виногоо ингээл жоохон бухимдах гал сэнэн болол уугаад байжсэн чинь олон арчлаа. Тэгээ нөгөө эмхтэйг нөгөө тухайн үед ингээд хамт явж исэн залуутайгаа хамт явж. Энэ хоёр хоорондоо суудсан. Тэрийг хүмүүсийн ярианаас энэ залуу мэд тавцсан. Тэгээ ямар ч гэсэн ингээд олоод харцсан мөртөө өдөөс өөрийнх нь байгаа тэр чиг юм уу тэр газар нь тэр эмхтэй тэр нөхөртөө хурж ирж янз юм ярихгүй юм л та. Тэгэхээр нөөд нь хад зогсож байсан ер нь яадаг ингээд шууд очичлаа. Сайн уу гэл. Нөөд нь харчаа бүр ингээд амар гайхаж байгаа байхгүй юу? Тэгэл очиод шууд сайн уу гэл. Хэлсэн дараа нөө чи амар гайхаж байхгүй юм бихтэй бүр ингээд. Тэгэхээр царайн дээр нэг хил гарахгүй байгаа чинь хатан дээр ингээд гайхшаад байгаа нүрдээд юм л та. Тэгэл дотроо гэл юу энэ мөн үү тэр одоо тэр мөн үү гэж бүр гайхаад ингээд. Тэнгүүтээ эн чи одоо хаалттай ингээд баяртай яаж ингэж яаж оролцсон болоо гэл. Тэгэж ингэж бодсноо тэгээ зөв болчихжээ л дээ. Зарай үрж ирээд мэдлжээл хойлоо ингээд удаа олцсонгүй шүү. Амьдрал давгүй юу гэж асууж зөрөгтэйгоор. Тэгэл нөө чинь ингээл гинт дотроо бодож байсан зүйлсээсээ анхаарал нь шууд залуу руу буцаж шилжээлээ. Нөгөө юу тий амьдрал давгүй байгаа. Сайхан лэн амьдрчлээ. Тэгэл тиймэрхүү нэг тийм сайн хариулт өгөөл. Тэгээд эмэгтэй асууж юм л та чи юу хийж явж байгаа гэл. Тэгэл нөө залуу чинь хэлж байгаа юм л та урилга ирээд мэрэд гэл хадлаа. Жон томорж байна. Арай өөрөөр харагдах гал үзэж байна л та. Тэгээд амьдрал давгүй юу гэд эмэгтэй асуугаал. Тэгээд яг ингээд ер нь ингээд зөндөө ингээд юу байсан л амьдрал сонирхолтой байсан гэж залуу хэлж. Би одоо ийм хийгээд ийм бүтээгээд сайхан амьдрал явж гин гэдэг тиймэрхүү утгатай зүйл хэлээ. Эмэгтэй гэл. Тэр хооронд нөхөр нь ингээ хажууд энэ залтай бүр гэрэлцсэн юм байна. Гэвь сонсож ин л та. Наа хизээ танилцуул ингээ шууд нөөднөөс асууж ихнэрээсээ. Тэгээ бүсгүй одоо танилцууллаа гэл. Танилц одоо энэ гэл. Яг яаж танилцуулаа мэдэхгүй одоо X нь гэхүү зүгээр хамтаа идэг байсан залуу нь гэхүү одоо гэдэг шууд хэлэн дээр нэг үг ингээ гацчлаа л та. Тэгээ lower face юм гэж хэлэм юу ч танилцуулна гэдэг амар сонир болж яах вэ гэл. Тэгснээ ингээд манай X найз гэж танилцуулж байна. X найзаа гэл нөхөр нь гахаал. Тухайд найзлдаг гэж болцсон гэсэн үг л эрэгтэй эмэгтэй юу гэх тэгэхээр нөөт нь тэгж ялгаж олно гэж зөөр үгийн даралал тавилчихжээ. Тэрийн ихтэй амар тийм эвгүй хүлээж авч ин л та тэр залуу. Тэр залууг дээрээс нь доош нараад энэ одоо хийн гэж байдaltaй. Тэгээ яагаад сая танилцуулахдаа энэ гацсан үг гэл нин жоон хартаа нөхөр. Энэ баг үргэлтэй байсан бахтаа гэж дотоод жоон хардас сэрдэл нөөч юм бодоод наа энэ чил. Тэнгүүтээ шууд анхаарлаа энэ залуу руу хандуулж ин нөхөр нь ярилцаал хиний одоо хин бэ хаанаас ирсэн хүн бэ гэл. Тэгээ гарлогсоо чинь юу вэ? Юу хийж чаддгийг хэрэг мөнгөтэй ингээл энэ зүйлсүүдийг гэж мэдчих байхгүй. Сайхан ингээд явуулахгүй тэр залуу бэжигээ торгоогоод байгаа байхгүй. Нөөт нь өөрийгөө ингээд нөгөө эмэгтэйтэй харуулчлаа тэгээд ингээд холдох гингүүд нөгөө залуу нөхөр нь ингээд байлгаад. Тэгэд өөрийгөө ингээд ярингууд нөөд нь сонсож яснаа бүр ингээд их зам хөглөд байгаа байхгүй нөхрийнх нь. Иймхэн жоохон бизнес юм биш үү гэл. Тэрний хувьд одоо хийж бүтээсэн зүйл нь болохоор жоохон гэж харагдаад байгаа байхгүй. Хиний ч одоо хин ч юм биш тэгэл. Яа ээж нэг тийм амарлаг маг хүн биш юм байна. Би бол хавгүй дээр юм байна.
гэд нөхрөн л дотроо юм дүүнл хийгээд. Энэ хоёр яг учиртай байсан. Юунд нь олж юм гуулагчтай өртөө исэн байна гэл. Йоо. Энэ бол амар доошны чинь дотроо бол наагаараа энийг амартлаа. Гэтэ хандлагаараа мэдрүүлээд юм. Ярьж байгаа зүйл иймх нь өөр юм байгаа мó гээл. Ээж авч хийм блэ гээл тэгсэж одоо ээж ав танихгүй хаа манай ээж ав энэ хавийн мави одоо нөгөө зөвл үнэнчээр зөвл хөдөлмөрлөл явж байгаа хүмүүс гэл тэнгүүд ингээл нэг тийм жон дээрээс харсан байдал харцаад байгаа хгүй юу. Манай аав ээж одоо тийм хүмүүс байдаг шүү дээ нэрээ гэл тэгж орж марж ирэл. Ер нь л тийм юм болоод. Тэгээ эхнэр нь ингээд нөөсөө чинь хүмсгэж байсан болооч чигээд чимээгүүл хилчил та нөхтөө яаж харцаад байгаа юм гэл. Манай залууд болохоор амар хэцүү нөө. Барал энэ газар өөр тий бүр доошоо орж морол хандлагаас нэг тийм дутуу жижигхэн жоохон гэсэн мэдрэмж аваад тэгээ өөр газар исэн бол зөхиод авсан гэл дотроо бодов. Юу вэ гэдэг л нөгөө хин орхон баярын идэг шиг. Тэгээ ашгүйнийг энэ одоо яриаг энэ залуу хүчээр дуусгаад ингээд тэднээс ингээд тэр хоёроос холдож байна. 0 орчвол хитэн гүнзгий ясалчаал та нэр хараалын мараалын үйл дотор уурсгах чинь л та юу вэ гэл юу болов явж. Тэр наас сая дарамжилчлаа тий гэл. Миний ер нь ээж ав энгийн хүмүүс ээ нөө баян хүмүүс ээ ямар хамаа байна гэст амар уурмөрч. Тэгэл энэ залуу дахиад нөгөө шаналлын тарихтаа орчих чинь л да дотор шаналлын хийж бүтээсэн зүйл ингээ юу ч шийшснэгдэл хараал өгөө тий юу ч шийсэн юм уу гээл 5 жил хөдөлмөр нь гээд тэгэл одоо тэнд ингээд юу вэ хүмүүс ингэж харагддаг юм хата гээл амар шинэн болоод суугаад тэгэл одоо л илүү их бүтээх хэрэгтэй илүү их барих хэрэгтэй юм байна гэл амар тийм дүнэлт хүрдээ л да. Тэгэл ингээд орой ингээл ажил дээрээ баахан ингээд бичгээрэн цаасмаас гэл тэрнтэй ингээл орооцолцсон суужихт нь ингээд нэг эмхтэй орж ич нүрэнд нь. Өгөө шал өр. Нарийн бичих юм байна. Та ядарж ийн үгээл хоол өгөөл одоо кофе барьж өгөөл ингээл. Энэ эмхтэй бол ер нь бол залууд бол сайн юм байна. Гэтэ бас хэлж чаддгүй. Гэтэ ингээл амар халамжлаад явддаг. Тэгээ тэр болохоор ингээ улаараа л ингээл хамаг ажиллаа энийг ажил руугаа ингээл хандаал яаж одоо бүтээсэн босгосон зүйлээ ингэж одоо бүр илүү том болох уу гэж амар их тийшээ бодоод саналаа л. Тэгээд тэрийг ингээ харж байгаа тэр нарийн бичиг эмэгтэй бас л тухгүй л байна л да. Тэр нь болохоор тэнд ингээд хүний одоо эмэгтэй хацаар хараад халамжлсан хандлагаар хандаад байна. Тэгэл нөхөө одоо хизээ наашаа анхаарах юм бол над руу харах юм болоо гэдэг зүйл одоо нарийн бичин бодвол юм л да. Нөгөө талаасаа амрахгүй юм бахтай амралтгүй ингэж өөрийгөө шахуурцаар агаад биеийг ингээд өвдөд унаад өчх үдээ гэд нарийн бичиг болохоор тэгээ бодоод байна. Тэгэл асууж ин л да та одоо зүгээр үү гэл. Амар орой болцсон биз дээ та яваад юу авахгүй мó гэл. Амраад маргааш үргэлжлэлтэй ажил угаасаа байж лээ штэ гэл. Хизээч дуусахгүй гэл. Ийм ядарсан орой шүн янз бүрийн ингээд сайхан гоё ч юм уу чухал санаанууд орж ирнэ гэж бодохгүй байна гэл халамжлаа л. Нөөт нь үгүй тийм байхгүй цаг болгон үнэтэй гэл. Сэвэн байж чадчлаа бол юм хийх хэрэгтэй на ч наа ойлгохгүй байна гэл. Бухимдалтай хариуллаа. Нөөт нь заа ойлголоо гэл гараа явж. Тэгэл ер нь бол ажил руугаа галзуу юм шиг төлрөөл. Тэгэд тэрийг нь хараад нөгөө нарийн бичин шаналал энэ арай хитрээд наа гэл. Тэгээд тэр ингэж одоо хүчтэй тэмүүллээрээ ажилч руугаа шахаж орж ил да. Ингмээрээ цаг бага байна. Та нар бага ажиллаад байна. Илүү их хийгээл амар их ингэж орж ирж байна. Маш их зүйлийг ботцсон ороод ирж юм юм уу? Тэгэл доор ажилдаг одоо өөрийн сонсдог нэг хүн ингээд сонсож ирсэн нь захирал руугаа хандаад хэлж ин л да тэр залуу руу. Яриада санаанууд чинь гоё сайн санаанууд байна. Бүгдийг нэгтэй хамт хийнэ гэвэл боломжгүй юм байна. Нэг нэгээр нь төвлөрөөд хийгээд явъя.
Төөсөш хийгээд байгаа зүйл чинь бол бид нар бол эсэргүүцэхгүй гэж тэгж байна. Тэгээд дахиад ингээд нөөдөл чинь ингээд шин зүйл хийхээр л ажил дээр. Ер нь энэ саяны мэдрэмж бол бүр ингээд тэр ицсэн, тэр дорд үзэгдсэн, тэр одоо хангалтгүй гэсэн мэдрэмжээр бүр ингээд амар их ажил руу зүтгэж байна. Бааханд санаанууд орж ирээд. Тэгээд нарийн бичиг эмхтэн гайхаал яг хинд юу ботлох гэдэг юм болоо л гайхаал. Тэснэ энэ одоо хүнд одоо хайртай хүн байдаг юм бахта. Тэр үеийн хатлаа ингэ зүсгээд байгаа бахта гэл бодоол. Түл би яаж өөрлөгөө тэр хараа анхаарал нь хандуулах уу гэл. Тэгээд бас гадаад үзмжин дээр амар анхаарч энэ залуу. Амар сайн ингээл бодож ин л да яг ямар байх юм гэдгээ. Таны нөгөө зааварчлаад идэг гэдэг шиг толгойн дотор баахан бодоол. Дараагийн удаа эднэртэй уулзалтаа яаж харагдах вэ? Юу бүтээсэн байх уу гэл. Тэрээ бүр амар бодоод. Тэ эрэхтэй. Тэгээд нөгөө хоёр нь би тухайн үед таарсан тийм тухайн үед тийм хүн мэдрэмжүүд гарч ирсэн. Тэгээд энэ залныг амар айхтар бодохгүй л авах. Энэ залуу бол тэр хоёрыг бодоод бүр ингээ галзуурах гэдэг аахгүй нь тийм таагүй мэдрэмж авсан да. Тэгээд тэрэндээ түрэгдээд ингээд хийх гэсэн зүйлүүд яг хиймээр байгаа зүйлсүүдээ шүдээ зуусаар агаал хийгээд бүтээж болгоол байна л да. Одоо нөгөө өөрийнх нь чадвар, компанийн чадвар төвшнгөөс давсан зүйлүүдийг. Тэгэл одоо өөрийгөө бүр ингээд мундаг гэдгээ харуулахын тулд юу агаад эхэлж байна. Янз бүр ярьцлагуудад амар их оролдож байна. Телевизээр тэгээ хүндэт очин болж орж ирээл эсвэл одоо мэрэгчлэнгийн одоо бодож байгаа зүйлийг ингээд сонсцгой монццгой гэж тиймэрхүү зүйлүүд өргөдөж ороод тэгээ их сургуулиудаар яваал өөрийнхөө туршлагыг ингээд хүмүүст ингээд ярьж өгöd яаж би одоо энэ зүйлсийг босгож өдөө зэрэгтэй өрсөн бэ гэл тиймэрхүү рүү амар их оролцож байна. Тэнгүүд энэ залуу ингээд царай мараа энэ компани ард энэ хүн байдаг ингээд амар гарч эхлэв байна л та. Тэгээ энэндээ наа одоо хин гэдгийг харах болоо. Наа одоо ингээд шал өөрөөр харах байх. Эсвэл би ийм өөрийнхөө хүч чадлаар ийм зүйлийг хийж чаддаг хүн шүү гэдгээ харуулах гэсэн орлого юм байна. Одоо харах байх гэдэг. Тэгэж амар өөртөө ихтгэлтэй болж эхэлж байна. Алдагдцсан ихтгэл нь жоохон хурж ирээд. Тэгэл нэг таавширчаад нэг жоохон амарч амьсгаа авахтаа болчоод энэ залуу сууж ин л та. Өөрөө зургатаар үзээл, сайн сэтгүүл өөрийнхөө зургийг хараад. Эхлээд ингээд шар хооронд хөдөлсөн бол одоо ингээд залуучуудын өмнө гарч ирээд амьдралаа яриад. Энэ залуу хуучин ингээд шар хоорондоо ингээд амар зүтгэдэг байсан бол их сургууль дээр очиод залуу хүмүүс лекц өгч байхдаа тэр залуучуудын нүдэн гэлзаад өөрийг нь сонсож байгааг харах ингээд өөрт нь маш шинэ мэдрэмж өгсөн. Тэр ямар ч байсан анх удаа арай өөр мэдрэмж авчаад тэрнээс арай өөр тийм мотивацлсан мэдрэмжийг авлаа энэ залуу. Амар занж манз ингэж хөгжиж хөөдөлцсөн байсан бол одоо болохоор гээд юм хиймээр байгаа. Тэг залуучуудад ингэж урам өгсөндөө ингээ өөрөө амар урамссан түүнээсээ. Тэгс амар хор шарандаа гэж яваал гэсэн чинь сүүлдээ тэр нь жоохон ингээ мартагдаад ах шиг. Өөрийн мотивацлаад. Тэгэл дараагийн удаад нэг тийм том ингээ уулзалт болоод. Тэгэл тэрэн дээр нөгөө хоёртой дахиад таарж байгаа юм л та. Тэгээ энэ удаа таарахтаа болохоор арайт нэг тийм тайвширсан 50 байдлаар уулзж байна. Тэгэл таараад чи чинь нөгөө тэр залуу юм штэ гэл тийм гэл ойр чамааг одоо телевиз сонь сэтгүүлээс их харлаа гэл. Тэгээ энэ залууныг атаархсан шиг л байна л та. Сонь сэтгүүлээс чамааг ойрт их харлаа гэл. Тэгээ энэ залуу болохоор ер нь өөрийнх нь одоо хүрсэн амжилтууд дандаа аав ээж өвөөгөөс нь өвлөдөж ирсэн зүйл. Тийм болохоор нэг атаарсан байл.
Тэгэл атаахлын шин чанартай ингээ магтаад байгаа мөртлөө атаахад байгаа амар мэдрэгдээд байна. Тэгээ энэ удаа залуу арай 50 байсан болохоор тэр залуу яаж өөрт нь хандаад байгааг ингээд шал арай өөрөөр харж хүлээж авч байна. Атаархаад байгааг нь барьж аваад байна гэх юм уу. Тэгээ тогтоод нэг энэ залуу руу тэр эмгтэйг нь хөрлүүл хараад байгаа шүү дээ. Харсан чинь энэ хөөрөв хүрвэ штэ гэх нөөч ингээ амар анзаарч байна. Тайван. Хөөрөв. Жоохон хүүхчиг. Атаарх уу гэл. Юмэг өөрийнхөө хөдөлмөрөөрөө бүтээж үзээгүй залуу штэ. Би одоо энэний юунд нь ингэж бол сонирн болсон боллоо. Тэгэд эмгтээ рүү харснаа тэгэл их даруй хүлээж авч юм л да. Тимээ тэнтгсэн. Би ч мундаг аав ээжтэй хүн биш. Чич мэдж яах. Гэтэ би ингээд энэ бүгдийг ингээ өөрөөрөө босгох чадсан л да. Тэгээ тэр туршлагаал хүмүүстэй хуваалцаж байгаа. Айлуулах олон хүмүүс гарч ирж одоо мөрөөдлөө билүүлээсэй гэсэндээ гэж нөгөө хинд ихтэй хэлээл. Тэнгүүд нөгөөт нь бас ингээд яг юм хэлэхгээ хэлж чадахгүй чимэг болчихжин л да. Тэгснээр нөгөө залуу чинь гинт нөгөө эмхтэр рүү хандангуудаа хойлонд нэг дуусах ажил байна. Трамп нэрийг хизээ явж байгаа бол Малайз тий. Эмхтэр шууд хандснаа нөхрийнх нь хажууд хойлонд нэг дуусгаагүй ажил байгаа. Хойлноо ярих хэрэгтэй нэ хэлчлээ. Тэгээ нөгөө эмхтэн ингээ гайхаад шууд хажууд ингээ хэлцэнд. Тэгээд гайхаж байж яснаа за тгийгээд бит хоёр үг хэлцэл хэдэн үг солилцоод ирэх гэсэн чинь нөгөө ингээ нөхрний яар гайхаад юу яриад байгаа гэсэн чинь бит хоёр яг ингээ хоорондоо байж байгаа хэдэн үг солилцох хэрэгтэй наа гэв. Эмхтэй л амар шиг хэлж ин шууд. Тулгаж байна. Тэгээ нөгөөд нь сонсчоо за тэг би энд ойрхон байж та хоёр яг ингээ энэ л бэн байж нэзтэй гэл. Тэгээ энэс жоон холдож байна. Нөхрийг нь хараанаас нэг холдохгүй гэхдээ яриа бол сонсогдохооргүй холдож байна. Тэгээ хоорондоо ярилцж байна. Тухайн үедээ чи өөрийн бодож надтай нийлээд би ч өөрийн бодож чамтай нийлээд гэ залуу ярьж. Би хүмүүнтэй нэг сууй нийли мили гэж боддгоо байжгаад анх удаа гэд чамтай ингээ уучсны дараа 2 жил болсны дараа би хүнтэй сууж гэр бүл эхлүүлмээр санагдчихсан гэх. Тийм болмоор санагдчихсан гэж хэлж байна. Тэр эмэгтэй. Яа ч юм чамд дасаад ингээ хайртай болсон байсан. Гэ эргэтэй нь хэлж байна. Тэгэд ингээд энэ харилцаа ингээ хитгэн үг солилцоол дуусахад бол надад ингээ хэцүү санагдчихсан гэх. Гэтэ учрал бүхэн учиртай л ах. Чи хоёрын учаад ингээ салсан бас нэг зүйлийг бит хоёрт ойлгох гэсэн л ах. Тэгээ тухайн үед надад өвдөлтөө хэцүү байсан ч гэсэн би бол энэ бол намайг ингэж илүү хий бүтээх. Тэгээ өөрийнхөө нэг потенциал чадлыг гаргаж ирэх нэг тийм зүйл болсон гэж бодоод эргэж талхаж хардгаа гэдэг чи. Ийм байсан шүү. Би чам зүгээр тэрийг хэлэх гэсэн юм аа. Хайртай болцсон болохоор чамтай сууй гээд тэгээд яваад идэв гэснээр хэлэх гэсэн юм аа гэдэг чи. Тэгээ одоо ингээд өөр хайртай зүйлээ олсон гэж хэлж байна. Хийж байгаа зүйлдээ хэдий өвдөлтөөр ихэлсэн ч гэсэн би одоо хийж байгаа зүйлтэй амар хайртай. Саснаас хойш би чамтай ингээ 2 удаа таарлаа. 2 удаа хойлонд нь чих гүнхтэй ингээ харцтай харагдлаа. Чи ч гэсэн өөрийнхөө төлөөний дөрвтэй босоод шийдвэр сонголтуудыг гаргах хэрэгтэй юм шүү гэж хэлж байна. Энийг л хэлэх гэсэн. Сонсонд баярлаа гэж бас яваад гэж байна. Тэгээ эмэгтэй тэрийг сонсчоод их бодолдороо зогсож юм л та. Эмэгтэйгийн хувьд бол энэ гэрэлт бол зүгээр 8 тохиролцоо 2 том гэр бүлийн орн болсон. Аав ээж нь бид хоёр чамаа өдөө хүртэл юу арт тутаалгүй бүх зүйлээр хангаж сайхан гоё амьдруулсан. Одоо чи баг биднэрт өртөө л гэж ханддаг юм л да. Тэгээ төрүүлж өссөний өөрөө чинь ядаж ингэж биднэрээ сонгосон хүнтэй сууж одоо энэ үйл хэрийг бүтээж амьдрах хэрэгтэй гэж ханддаг. Тэгээд зутаагаад ингээд би даагаад явлаа гэхэд гэр бүлгүүр би чи юу ч хийж чадахгүй юм байна штэ гэж энэ нэмэгтэй хүлээж өгсөн юм байна. Юу ч байхгүй бүх мөнгө аав ээж яах. Албан тушаал бүгдээрээ аав ээжээс. Би хин ч юм биш штэ гэж хүлээж авсан юм байна. Тэгээ суу гэсэн хүнтэй суугаал тэгээ зүгээр л ингээд аргалаад амьдэрч идэг. Тэгээ энэ үгийг сонсчоод
энэ юмхтэй үн ямар ч царайны хувирал байхгүй байгаад байгаа мөртлөө ингээд дотор нь амар хэцүү болж байна. Тэгэд одоо эднэрийн энэ одоо хүмүүсийн цугларсан уулз дуусаад нөхөртөө гэрте очиод байны өрөөнд ороод уйлаад байна. Тэгээ нөхөр нь нөгөө хаалганы цаана ингээл хаалган тушаал яач вэ ийч вэ гэл тэр залуу чамд юугэд хэлсэн инээ тэрэ яацсан юу болсон ёстой би тэрийг очиж алхаа малхаа алан тална гэл хаалны цаанд бүү юм бол нөөд нь ойлгохгүй мэдгүй л дээ аргагүй л дээ. Тэгэл тэр нь ингээл уйлал. Тэгээ нөгөө талаар тэр залуу би одоо хийж байгаа зүйлд амар хайртай гэж хэлэхдээ энэ юм хитээчсэн амар атаархсан. Хуучин ингээ 2 жил ингээл хамт байгаад идэг байсан нь зүгээр л чөлөөтэй өөрийнхоороо ингээл янз бүрийн дарамт марамтанд ингээл орохгүй ингээл амьдарч яадаг нь амар атаархдаг байсан юм. Хамт байж тэрийг мэдэрдэг байсан юм. Тэгээ нилээ уйлаад нөгөө нөхөр нь бүр ингээ байцсуу яахаа мэдгүй бөө юм болоод ингээл бужигнаалаа үүднийх нь тэнд нь сүлдээ болохгүй л хаалны өвдөд орох уу морох уу гэл. Тэгээ уйлжуулж яснаа тайвшир гарч ирж байна. Тэгээд нөгөө нөхрлөө харж яснаа. Хойлоо ярилцъя гэд хийж байна. Тэгээд дотроо болохоор энэ нөхөр нөгөө хардаалаа юм л та тэр одоо юу хэлчихв гэл. Энэ янз бүрийн бодоол. Тэгээ суучихтаа ер нь бол хэлж ин л та би одоо тутаатаа чамтай гэрлээгүй. Аав ээж хоёр одоо гэрэл хэрэгтэй гэсэн болохоор гэрлсэн. Би ер нь амьдралдаа нэг ч удаа өөрийнхөө төлөө ингэ зөрөгтэй алхам хийж байгаагүй. Миний хүссэн амьдрал энэ биш ээ. Чи ч миний сонголт байгаагүй. Анхнаасаа аав ээжийн сонгож өгсөн хүн байсан болохоор би энэ одоо гэрэлтэнд зүгээр л дасан цогцож амьдардаг байсан юм. Тэр хараагаараа өөрийгөө ингэж хардаг байсан болохоор би энэ гэрэлтээс сайн сайхан зүйл нь харж чадахгүй байна гэдэг. Байсан л ах. Гэтэ би дандаа нөгөөдөгтэй төлрөөл тэрийг л мэдэрдэг гэсэн миний одоо нэг сөрөг тал дээр. Тэгээ саяны залуу бол миний одоо хуучин уулз өчтдөг байсан залуу, найз мэд биш гэж тэгж байна. Би тэр хүн тайртай биш ээ. Тэр хүнтэй бас одоо гэрэлж мэрэл сууж мууж буцаж нэхий ердөөсө хүсэхгүй байгаа чи бити буруугаар ойлгоорой. Би зүгээр л тэрнийг өөрийнхөө амьдралыг өөрөө сонгоод өөрөөр амьдраад өөрөөр амьдралаа бүтээгээд явж байгааг л тэнд л атаарах чинь гэдэг чи. Би магадгүй зөрөгтэй байсан бол энэ залуу шиг их тэгэлсэн бол би одоо өөр амьдралтай байх ч байсан юм билүү. Би сая өөрийгөө бодоод өрөвдөж уйллаа тэгж байна. Тэгээ нөхөр нь энийг амар нухацтай сонсоод сууж юм л дээ. Бас зарим нэг хэсгийг нь ойлгохгүй. Тэгтэл ямар ингээд ойлгохыг хичээгээ сууж. Тэгээ эмхтэн би цаашаа ингэж амьдарч чадахгүй нэ гэдэг. Ингээл яваадах юм бол би яг ингээд амьгүй сүнсгүй робот шиг болох гээд байна. Би хэсэг ганцаар баймаар байна. Гэл ийм зүйлсүүдийг хэлээд тэгээ нөгөө нөхөр нь ингээд сонсож ирсэн. Нилээн хүнд уйлж мөлтний дараа ингээд чин сэтгэлээс ингээд ярьж байгаа болохоор нөөд нь хүлээж авч ин л та. Өмнө нь ингээд яриа мараа хийхээр ингээд хөнгөл яваад идэг гэсэн юм байна. Эсвэл өөрийнх нь амын дагуулаад одоо ихнэр нь ярьдаг гэсэн гэх юм уу? Тэгээ одоо болохоор маш нухацтайгаар өөрийгөө ингэж илэрхийлж байгааг нь гайхаж хүлээж авч байгаа. Тэгтээ бус ингээд эргээр хүлээж авч байгаа. Тэгээд заа гэл. Тэгээ чи яг одоо ямар аюу юмар байгаа гэж тэгж байна. Нөгөө талаараа хэмэр байгаа зүйлсийг чинь би бол дэмжин. Тэгтээ би чамаас салахгүй, салах гэдэг зүйлийг бол би дэмжихгүй тэгж байна. Эмхтэй бол тэгэл ганцаараа би хэсэг амьдрмаар нь өөрийгөө мэдмээр нь олмоор ингээд. Тэгэд нилээ ингэж нөхөр нь удаан болсноо дараа тэрийг ингээд жишөөрөөд ээж аав ч юм уу тэг нөгөө хоёр гэр бүлийнхэнтэй ингээд хэлэхгүйгээр тустай байж. Тэгэн тустай байхдаа нөгөө эмхтэй маань би одоо яг юу хийх хүсэж байгаа вэ? Яах гээд байгаа вэ? Эсвэл юу одоо хийх юмсан гэж мөрөөдчихэд ингээ зүгээр дараад үлдээсэн билээ. Энэ бүх зүйлүүдэд бодож байгаад аав ээжтэй одоо худлаараа компаниас албан тушаалыг гарчлаа л та. Нөхөртөө тусна гэж юм яриад. Тэн тэгээ нэг ийм болж. Тэгээд тэн нэг
шал өөр амьдрал тэнд одоо цэцгэлэж эхэлж нэх юм уу? Эмхтэй. Тэгэл одоо болохоор ингээд юу харагч, залуу харагч. Нөө манай хөлмөлдөг. Тэгээ энэ хоёр айл ал талдаа ингээд өөрийнхөө зүйлийг бүтээж байгаа байдлаар харагдаад. Тэгээ залуу одоо нөгөө хэлмээр байсан зүйлээ ингээд эмхтэйдээ сая уулзахтаа хэлсэн болохоор ингээд хамаагүй ингээд тайвширж байна. Ингээ хэлчих, ингээд нэг үгээ хөрчих юмсан гэж удаан бодож явсан. Тэгээ залын удаа хэл үгээ хэлчихсэн болохоор ингээд чэднэс нь ингээл нэг тийм хийгдээгүй дутуу хийчихсэн байгаа даа зүйл бүрэн болж дуусч байгаа юм шиг тийм мэдрэмж авсан сая хэлэхтэй. Эмхтэй тэр нь сая хэлмэнэ. Энэ эмхтэд үгээ хэлэхтэй. Тийм болохоор цаашаа бүрэн хэмжээгээр нь яг би юунд ингэж юу хиймээр байгаа, юу бүтээмээр байгаа гэдэг зүйл рүү ингээд 100%, 200% анхаарал хандуулж хийдэг болсон. Тэр нь л эмхтэй ингээд зөрөгтэй шийдрүүд гаргаад өөрөөрөө амьдрмаар ингээд эхэлчихсэн. Энэ залуу болохоор ингээд хэл хүүгээ хилээд тэр чигээр нь дуусгацсан. Цэг тавьсан. Инкимсэн тэхимсэн тэгж хардах юмсан гэж боддог байсан тэр зүйлүүд мөртлөө алгуулсан цэг тавьсан чинь. Тэгээ одоо нэг эргэж хараад энэ ажилласаа хэдийн гэж дорд үзэхдэггүй дахиж ингэж гоолдохдохгүй гэж эхэлсэн ч гэсэн тэрийг одоо л нэг яаж ах шиг тэнд юмд ингээд тэр чигээр цэг тавьсан чи одоо нэг нүд мүдэн нээгдээ сэтгэл санаа нь нээгдэж байгаа болтой энэ залуу. Тий одоо л нэр эмхтэн хүн байсан үү? Манай туслагч нэр эмхтэн хүн билүү гэдэг тийм зүйл нь хараа нэгдэж байгаа. Тэгээ нэг анзаарсан чинь өөтнг өөрийг амар халамжилдаг. Хоол унд, кофе, мофе, хувц сунаар гэл хамгийн ингээд дандаа бэлдээ цэвэрлэл ингээл явж идэг. Ажлууд дээр ч гэсэн ингээд ажиллаад ингээд явж идэг. Хөөхөн ч юм уу гэл нүдэнд нь тэгж харагд. Тэгээд одоо ажил дээрээ нөгөө тэр би байдлуудын ингээл эмхтэн хүн биш дээ гэдэг энэ байдлаар нь харж эхэлчихнэ. Тэгээ ингээ хараадсэн чинь өөрт нь сайн байна гэдгийг шууд энэ залуу шууд мэдчихээн л та. Бага байдлсан. Гэтэл ингэж нэг удаа хоол хийж өчрөхт нь ингээд харж ирсэн аа. Чи ингээ хөөхөн гэж хэлж байна. Ухаантай, халамжтай, нийтэж одоо юмны учийг амар сайн хурдан олдог. Тэгээд чиний ингээд ийм лаг мундаг байгаа байдлыг чинь гутаадаг нэг зүйл байд юм байна гэж хэлж байна. Тэгэхээр тэрийг сонсчод нөө чинь пал хийгээл явж байгаа юм чи битэн гайхаад. Тэгсэн чинь нөө чинь ингэ хэлж чинь л та чи өөрөө хүндэлтгүү гэх. Номер нэгт байлгадгүй. Хамт байхад дандаа л ингээл миний юм биелүүлээл миний хамаг юм биелж өгөөл миний төлөө санаа ингээд заваал ингээд яваад байгаа харагдчихэв. Чи өөрөө өөртөө анхаарал тавьдаг уу гэдэг. Чи өөрөө энэ хүндэлт юм уу гэдэг нэг тийм асуулж байгаа ширүүх асуучлаа шин. Тэр сонсчвал пал гээл явчихсан л да дотор нь ойлгохгүй. Энэ юм талхан хайртай юм болохоор гэд ингээл сайн болохоор гэл тэгээд идэг. Тэгсэн чи өөдөөс нь тийм хэлэх юм. Юу гэсэн үг гэл нэмэгтэй амар бодож. Тэгээ нүг сонсчод тэр эмхтэй бодолшрангуу хэдэн хоног гэртээ. Тэгээ хүн байсан бах гэдгийг нь ойлгоод авахаар энэ задлан өрдөөсөө аж маш дээр ирээд тэр гэж холбогдсонгүй. Тэгээд ингээд сэтгэл санаа нь арай гайг болчих ажил дээр очиж л та. Тэгээ нөгөө залуу нь яасан зүгээрөө би чамд арай ширээ мэлцсэн үг асууж. Эмхтэй зүгээр үннийг хэлчихсэнд баярлалаа гэж тэгсэн. Гэтэ ингээд тэл хамт одоо би бол ингээд чамтай хамт бол баймаар байна ингээд цаашаа ингээд гой зүйлүүдийг үзээд мэдрээд явна гэхэд нээлттэй байгаа. Гэтэ жинхэнэ утгаараа ингээд өөртөө хандж байгаа хандлага байдал чинь таалагдахгүй байна гэдэг чинь. Тэгээ энэ үгийг ер нь ингээд сонсноос эмхтэй өөрөө амар өөрөөр хардаг болчих. Юун дээр яагаад байгаа амар тийм оолж харахыг хичээдэг. Тийм 50 мэдрэмж төрөөд байна л да. Ер нь тэгээд
юу яаж тэр эмэгтэй тэрийг амар их бодоод ер нь юу илээ гэж ухаарлаа авал. Тэнгүүд залуу болохоор ингээд энэ бүх ингээд туулалд ойлгосон зүйлс буцаад шал өөрөөр хардаг болсон хараа гэл одоо болохоор өөртөө анх удаа ингээд сэтгэл ханамж та сэтгэл дүүрэх гэдэг мэдрэмжийг өөрөө өөртөө хангалттай байх тэр мэдрэмжийг ингээд мэдрээд тэрэндээ амар баярлж байна. Нэрээ би чи ийм олон зүйлсийг болсон шүү дээ өөрөө. Тэгээ босгосон зүйлээ мэдрэх гэдэг чинь яасан үн цэнтэй мэдрэмж вэ гэдэг. Тэгээд эмхтэйгээр нарийн бичгээ гэл харж яадаг. Гэтэ яг одоо болоог байна гэдэг нөгөө хоёлаа хамт нийлий гэдэг энэ зүйлийг ингээ хэлэхлээр арай болоог байна. Хараад утсан чи өөрт нь ч гэсэн ингээ таалагддаг. Гэхдээ энэ удаа яг эхлүүлэх гэж байгаа бол харилцааг аль бие усны ойлгомжтой жин там байх хэрэгтэй. Тэгээд надад болохоор одоо ингээд сэтгэл хангалуун ажлаа хийгээд байгаа дүү зүг харагдаад байна. Тэгээд тэгснээ одоо болохоор нэг тийм тайван мэдрэмж л аваад байна л да. Тэгээд одоо болохоор өөрийгөө би дараагийн түвшин рүү одоо ажиллаа гэж одоо хэрэгэ бүтээж орно гэсэн нэг тийм зорилго тавьсан. Тэгээ эмэгтэйг бол угаасаа ингэж бас одоо эмэгтэй дээр болохоор хувийн харилцаан дээр болохоор харж байгаа. Гэтэ энэ удаа би жигнэс энэ хүнд сайн уу? Би жигнэс энэ хүнд хайртай юу? Би энэ хүнтэй хайрламаар энэ гээд жигнэсээ хайрлаад хүсээд гэр бүл болгож амьд чадах уу гэдэг амар тийм байдлаар хандж байна. Өөрийгөө сайн мэдэж харилцмаар байгаа. Одоо ингэж тоглож наадаж тэгээ худлаа үзэл болохгүй бол салын малын идэ одоо нас нь өөрийнх нь хувьд л өнгөрцгсөн. Би одоо тэр залуу одоо харилцаа эхлүүл жигнэсээ хайртай. Жигнэсээ энэ амьдралыг хоёр талаас нь ингээд зориултаа гаргаад амьдрахыг ингээд амар хүсэж байгаа юм. Тийм болохоор одоо энэ хөнгөн умгаа ч юм уу эсвэл өөрийгөө ойлгохгүй ингэж явахгүй гэдэг тийм байдлаар нухацтай хандчих. Тэгэл өдөр болгон энэ залуу тэгэл эмэгтэйг ажиглал тийм жаргалтай ингээд дуусч ямахтай хэл бас жаргалтай биш зүгээр ингээд жаргалтай. Гэтэ ингэж нийлж мийлээл өөстө одоо ингээд жаргалтай гэр бүл мэр бүлгээд дуусч байгаа гэхээсээ илүү би өөрийгөө мэдж байгаа гэдэг нь жаргалтай төсөл юм шиг энэ түүхий. Тэг ингээд баг дуусаад байгаа юм шиг. Цааш ингээд нийлч юм болов хараад хаа ингээд тийм насахгүй. Нөгөө эмэгтэй маань өөрийгөө ингээд ойлгоод юу лээ гэ тэрэн дээр ажиллаж байгаа. Залуу болохоор энэ удаа болохоор өөрийнхөө мэдрэмжтэй ихтэй бас хоёрын хооронд наан цаана гэж гүйхгүй ингээд юу хүсэж байгаа амар тийм мэдж байгаа. Эмэгтэй болохоор тэгээд би одоо өөрөөр амьдрнаа гэдгийг зүтгэцэн. Тийм байдлаа.